Энэ судалгааг нийслэл хотын 600 гаруй иргэдийн дунд санамсаргүй төвөрийн аргаар явуулжээ. Улаанбаатар хотын 12-оос дээш насны нийт хүн амын 98% нь ямар нэгэн байдлаар телевиз үздэг гэж байна. Үүнээс харахад дотоодын мэдээлэл авдаг чухал их сурвалж нь телевиз болж таарч байгаа юм а. Харин телевизийн нэвтрүүлгүүд дундаас хамгийн их үзэгчтэй нь мэдээллийн хөтөлбөрүүд байна. Үзэгчдийн байдлыг харахад бол хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг бол мэдээллийн хөтөлбөр байдаг. За үүний дараа уран сайхны кино, цэнгийн нэвтрүүлгийг бол хүмүүс хамгийн их үздэг. Тэгээд эндээс мэдээллийн хөтөлбөр дотроос бас харж байхад телевизд бол сүүлийн үед нэлээд төрөлж хандлага бас их ажиглагдчихж байгаа. Ягаад гэвэл шуурхай үйл явдлын мэдээг дагнан сурвалжилдаг юм. За Игэл телевизээс одоо шууд телевизгээ гарч ирж байна. За энэ одоо үйл явдлын мэдээлэл дээр илүү шуурхай байдал дээр тулгуурлаж мэдээлэл бэлтгэж байгаа телевизүүд эрэлт хэрэгцээ бол мэдээж их нэмэгдэж байгаа. Харин дараагийн мэдээлэл авдаг чухал сурвалж бол интернет вебсайтууд байна. Судалгаанд оролцогчдын 70 орчим хувь нь ямар нэгэн байдлаар интернет хэрэглэдэг гэж хариулсан нь интернет хэрэглэгчдийн тоо огцом өссөн үзүүлэлт болжээ. Телевизийг бүх насныхан үздэг бол интернетийн хэрэглэгчдийн олонх нь 12-оос 29 насны залуус байна. Тэд шууд цэгимэн, залуу.com, Gogo цэгимэн, News цэгимэн зэрэг сайтуудаар хамгийн их зочилдог гэж хариулжээ. За сүүлийн үед бас нэг харагдаж байгаа хандлага бол интернетийн хэрэглээ асар их нэмэгдэж байна. Ороодоо үзэгчид телевиз үзэж амжаагүй мэдээлэл авч таагүй хүмүүс. Ялангуяа залуучууд гэхэд интернетийн хэрэглээ маш өндөр байдаг. За тэгтэл телевизээр бэлтгэсэн мэдээллийг бол залуучууд интернетээр дамжуулж авах ч юм уу ингээд нөгөө хэрэглэгч үзэгчдийн одоо хүрээллийг одоо тэлэхэд бол маш их чухал нөлөөтэй байгаа. Мөн хэвлэлийн үрэлэнгийн судалгаанд оролцсон иргэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн нэгэн удирдах албан тушаалтны ашиг сонирхолд үйлчилж байгаад сэтгэл дундуур байдаг гэжээ. Далд байдлаар явагддаг энэ асуудал нь хэвлэлийн эрхчлөөнд хамгийн их саад болж байгаа зүйл гэж хэвлэлийн үрэлэнгийн судлаачид үзэж байна. Алтан уяг гантуулнаар шууд мэдээллээ.